Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Өндөр хаан мэдээлэл төлбөрийн 2019 оны сүүлийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Ингээд эдэн дахарлаа хандуулна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дэд Алтан гац содон болон хөдөлмөрийн гавны улаан тугийн одонгоор нийт 65 иргэнийг шагнан урамшуулсан байна. За Хинтээ аймгийн хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан эдгэр хүмүүсийг аймгийн иргэдийн төлөөлөлтөд хурал болон аймгийн засаг даргын тамгын газар засаг даргын хүү шагналыг гартуулан өгсөн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэний танхимаас бэлтгэсэн мэдээлэлээр эхний мэдээ хүргэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 212, 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Монгол Улс Хинтээ аймгийн хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж, хөдөө аж ахуйн боловсрол, эрүүл мэнд, даатгал, мэргэжлийн хяналт, нийгмийн эдийн засгийн салбарт ажлын амжилт гаргасан Хинтээ аймгийн иргэдэд төрийн дэд одон медалаар шагнаглаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэдэдийн Даштава, Хинтээ аймгийн Баянгадар сумын Ахмад механик жуулагч Наван Донан Гамболд, Хинтээ аймгийн мэргэжлийн хяналтын газрын Ахмад ажилтан Намцрын Намжид, Хинтээ аймгийн Хэрлэн сумын Ахмад Настан Загцрымгийн Зүхбаатар, Монгол өмгөл хуульчдын нийгэмдгийн захирал од гэрлийн инх тонголог, Центрид компани менежер, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Соронзгийн Эрдэнэ, Хинтээ аймгийн цагдаагийн газрын Ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл хошууж шагнаглаа. Монгол нийтдээ 26 жил 30 жил ажилласан цэгийн зэвсэгчээр 10 жил болчихлоо. Өнөөдөр хувьд одоо ингэ сэтгэл өндөр байна. Залуусанд насандаа ажил хөдөлмөр хийж байгаа үед өндөрлж төрийн өндөр дээд одонгор шагнагч явдалтай баяртай байна. Би гоцчод одоо 25 жил ажиллаж байна. Одоо цахилгаан хийдэг бүтэндний гэрэлтүүд мөрөлтүүд ажлын гараас би олон юу ахын үйлчлэгийн ажил сэлэсэр хийж ирсэн юм. Тэгээд сүүлд нь гоцсолтож ирээд одоо ингээд 25 жил ажиллаад Алтан гац авчихсан да. Цэргийн гавьяаны одонгоор Баднаванчгийн амар сайхан, Хинтээ аймгийн онцгой байдлын газрын Ахмад ажилтан Жасрын амгалан, Хинтээ аймгийн шүүгчид дөрвөөсдөх газрын Ахмад ажилтан Баянзуулын Сүрэнжөв, Шудраг журам медалаар Дорд сүрэнгийн Мөнх бат, Хинтээ аймгийн Өмнөдлгөр сумын эрүүл мэндийн төвийн галч Болормагийн Сомонхөө, Хинтээ аймгийн цагдаагийн газрын Өмнөдлгөр сумын хэсгийн төлөөлөгч Инх тайвны Наранбаатар, Хинтээ аймгийн цагдаагийн газрын Өмнөдлгөр сумын цагдаа нар шагнаглаа. Мөн Алтан гадас болон хөдөлмөрийн хүндэт медалаар иргэдийг мөн шагнасан юм. Эрүүл мэндийн байгууллагт 34 жил ажиллаж байна. Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл лабораторийн засгийн лаборант хийж байгаа. Мэргэжилтний нөхдүүдээ, найзуудтай, нутгийн зон олондоо, намба таньдаг бүх хүмүүстээ баярын мэнд төргий. Эрүүл мэндийн системд 34 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд одоо хөдөө орон нутагт бол 10 жилийн ажилласан байгаа. 24 жилийн нь бол одоо Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Захирлан сумын зүгөөс мөнгөн үдэш шинэ жилийн үтшийн цэнгүүнийг Чингисийн талбайд 4 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү шинэ жилийн цэнгүүд Хэрлэн сумын аж ахуй нэгж байгууллага болон оны шилдэг сурагч, оны шилдэг байгууллага, оны шилдэг эмч, шилдэг төрийн албан хаагчийг шагнан урамшуулсан байна. Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжин аж ахуй нэгж байгууллагууд ивент тэтгэн оролцсон байна. Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ оюун эрдэнээр Чингис хотын ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, цэцэг хамтлагийн дуучин Батболд Мэйбэн хамтлагуудыг эргүүлж, ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн Чингис хотын Тоонос хамтлаг болон Хан Хинтээ чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ төлөвлөлөө. Энэхүү үйл ажиллагаанд сумын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, ард иргэдтэйгээ баяраа хамт тэмдэглэсэн юм. Мөнгөн үдэш баярын цэнгүүн Чингисийн талбайд тасралтгүй 4 дахь жилдээ болж байгаа юм. Жилээр их тусам зохион байгуулалт онцлог болсоор байна. Өнөөдөр манай Чингис хотын мөнгөн үдшийн цэнгүүн одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү цэнгүүний арга хэмжээний үеэр одоо 2019 оныхоо сумынхаа шилдэгүүдэд шагналыг гаргуулдаг ийм сайхан уламжлалтай. Энэхүү арга хэмжээг одоо манай Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын одоо бүх албан хаагч нар манай хот огчлтынхан мөн одоо аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, Хан Хинтээ чуулга, нэгдсэн эмнэлэг гэдэг олон одоо ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд гэдэг олон байгууллагын одоо хамт олонны хүчээр энэхүү арга хэмжээ маань бас зохион байгуулагддаг. Мөн одоо манай аймгийн одоо аж ахуй нэгжүүд маань энэхүү арга хэмжээг маань одоо үргэлж бас ивент тэтгэж оролцож, ард иргэдтэй бас Азийн одоо бэлгийг гардуулдаг ийм сайхан уламжлалтай. Энэ өнөөдрийн энэхүү арга хэмжээг манай Хинтээ аймгийн одоо хам бүргэд
Алаг Барс, Алсын Солонго, Намуун Баянт, за Хэрдэн сумын малчтай холбоо гэдэг олон одоо байгууллагууд бас ивент хийж оролцож байна. Мөн одоо их баян бүрд гэх мэтлэнгийн тэгээд одоо ард иргэдийн маань бол өсөн хүлээдэг юм сайхан одоо баярын арга хэмжээ болж байна. Энэ өдөр шиг Хэрлэн сум Чингис хотын 2019 оны төрийн тусгай албаны тэргүүний ажилтнаар аймгийн онцгой байдлын газрын холбоо зарлаг мэдээлэл хариуцсан мэрэгжилтэн мөнх цул эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтнаар аймгийн нэгдсэн эмнэлгийн мессинг хэмж инх болоор боловсролын салбарын тэргүүний ажилтнаар хан хинти цогцлбор сургуулийн монгол хэл уран зохиолын багш Чулуун Цэцэг хуваарай хөтөлбөр эрхлэгчээр өгөөж худалдааны төвийн гудалжин лав гэрдэн тэргүүний сурагчаар Тэмүүжин цогцлбор сургуулийн 12 ангийн сурагч Одхон Жаргал тэргүүний аж ахуйн нэгжээр ганц цог захиралтай Ажид Мэлмийг хоршоо шилдэг аж ахуйн нэгжээр оюун эрдэнэ захиралтай Мэргэн Түмэн компани тус тодорч цом батламж шагналаа гардан авлаа. Санаандгүй сайхан шагнал авчлаа. Бид хэд бол яг Хинтээ аймгийн төв дээр бол яг 5 дахь жилийнхээ босгон дээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ 19 он бол ер нь их бүтээж хөдөлгөөр систем сайхан ирж хүчтэй жил өнгөрлөө. Тэгээ манай компаниг онцлоод ингээд шилдэг компаниар шалгаруулсан чин сэтгэлээс их баярлж байна. Ер нь бол одоо Чингис хотооны өнгө үзэмшин гээд одоо хавраас дэлгүүрийнхээ орчныг болон хорооллынхаа орчинд одоо тогтчуултыг хийсэн. Тэгээ энэ жил сая өнгөрсөн 11 сард Хэрлэн оролынхоо одоо эргэн тойрон орчныг аюулгүй байдлыг ханх үзлээс бол бүрэн камержуулсан байгаа. Бас А56 дугаар байрыг одоо бүрэн камержуулсан. Ихийнхээ олондоо одоо ирж байгаа 2020 онд бүгдээрээ ингээд ирч хүчтэй, эрүүл саруул, эвтэй найртай хямрлаг сайхан байгаарэ гэж хүсэн өрөөж байна. Манай жүр дэлгэрийн хамт олонний өмнөөс за ингээд энэ хөө шагналыг авсандаа маш их баяртай байна. Манай онцгой байдлын байгууллага 2019 оны ажлыг төгөж надаар төлөөлөж энэ шагналыг олгож аваад маш их баяртай байна. Тэгээд шинэ ондоо 2020 онд Хинтээ аймгийн онцгой байдлын газрын нийт бие өөрлөлтөө маань илүү их өрнөө их амжилттай ажиллах байхаа гэж бодож байна. Ингээд бүгдэнд нь шинэ оны мэнд хүргье. Монгон өвөл 2019 шинжилгээний цэнгүүд Хэрлэн сумын засаг даргын тамгын газар өндөрхөн хотогчлд ерөнхий боловсролын сургуулиуд цэцэрлэгүүд хан хинти чуулгын хамт олон аймгийн цагдаагийн газар онцгой байдлын газар хамтран ажиллаж байна. Мөн энэ өдрийн азтнуудыг хан бүргэд компани, Алсын Солонго, Их Баян бүрд компани, Алаг Барс компани, Нөмөр Галтай компани, Мандал хангаан наран компани, Намуун Баянтай Хэрлэн сумын малчтын холбоо ивент итгэн оролцжээ. Сайн болж байна да. Ааха. За. Энэ жил ямар олон амгтайгаар энэ оныг өдөж байна. Ажил давгүй сайхан. Ааха. Энэ шинэ жил ер нь хэд удаага оролцож байна. За сүүлийн нэг 2 жил орж байгаа юм да. Ааха. Энэ жилийн онцлог, шинэ жилийн онцлог нь юу гэж хардаг бол тань юу? Юу вэ штэ. Энэ жил яг мэдээ хөөтөнд байна та. Ааха. Өөргөө гүйцэтгэл ажиллаж байна. Ааха. За хэдүүлээ ажиллаж байна. Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ааха. Энэ одоо шинэ жилийг гоё олохын тулд та хэд манаас хичээл зүтгэж ажиллаж байгаа штэ. Нутгийн зангалтанд андаж юу хэлэх вэ? За шинэ ондоо сайхан барилцгаарай гэж хэлээ да. Энэ жилийн одоо шинэ жилийн онцлог нь юмар болж байна. Цасараа их гоё болж байна. Шинэ оны босгон дээр шилдэг хүүхдүүд, шилдэг сурагчид болон оны шилдэгүүдийг шалгаруулдаг боломжтой. Хинтээ аймаг өнөөдөр шилдэг хүүхдүүдэд шагнан урамшууллаа. Гэр бүл хүүхэд залуучуудын газар болон хүүхдийн зөвлөлөөс нэг 9 номинацид 50 гаруй хүүхдүүдийг өршөлдүүлсэн байна. Ингэснээр урлаг спорт, сурлага, за мөн хүмүүлгэн үйлдэн болон спортын за мөн баг хамт олонны шилдэгүүдийг шагнан урамшуулсан байна. Энэ лах мэдээллийг та бүхэндээ одоо хүлээн авч ирсэн үү? Хинтээ аймгийн боловсрал тэр дундаа хүүхдийн хөгжил урлаг спорт сурлагын амжилтаар дүүрэн 2019 оноо инх хөдөж байна. Ерхий боловсролын шалгалт дэлхийн болон Монгол улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд Хинтийн нутгийн хүүхдүүд аймгийнхаа нэрийг өндөр дөргсөн амжилтыг тэд үзүүлсэн. Ийхүү Хинтээ аймгийн удирдлагууд шилдэг хүүхдүүдэд хүлээн авч шагнан урамшууллаа. 2020 онд Хинтээ аймаг хүүхдэд ээлтэй аймаг болоход зарлаж байгаа юм а. Тэр чухлаараа хүүхд багчуудаа чиглэсэн олон төрлийн ажлыг төлхөө хийхээ хэлж илаа. 7 хоногт аймгийн сектораар хөгжсөн хүүхдийн төлөө зөвлөх хуралдаж нийт 48 материал ирснээс 8 материалыг бидэд шалгаруулсан байгаа даа. Спорт, урлаг, соёл, боловсрол, биеийн тамир гээд 8 өнөөцөн байгаа шилдэг баг хамт олон бас шалгаруулсан байгаа даа. Нодлон манайхаас Монгол Улсын шилдэг хүүхдэд хэдэн төдөө сургуулийн сугар, хос хоёр хоёрдугаар сургуулийн сугар гээд 2 хүүхдүүд шилдэг болсон байгаа. Энэ жил бол хэдэн төдөө сургуулийн Тэмүүжин сургуулийн Анар Эрдэнэ гэдэг хүүхдүүд шилдэг болсон байгаа. Мэдээж Ботонцол бол нэгэн бас энэ ч нөгөөх боловсролын мэдээж чадварч нөгөөх бас нэг шууд гарахгүй 4-5 жилийн дараас гардаг учраас энэ давтамж бас нэлээд өндөр байгаа даа бас шинж юм болов гэж бид нар хараад байгаа тийм.
Хинтээ аймгийн шилдэг хүүхдийг 9 намнацаар шалгарууллаа. Нийт 50 орчим материал ирж шилдэг 8 хүүхэд багийн амжилтаараа нэг хамт олныг инхүү шалгарууллаа. Техник сэтгэлгээ, шин сан санаачлаг бүтээлч хүүхдээр Мэгзрийн Хос баяр, нутгийн өөрөө удирдлагын байгууллагын шилдэг хүүхдээр инх жаргалын эсвэхээ, сурлагын амжилтын эзнэр отгон сайхны Тэмүүжин, биеийн дамир спортын шилдэг сурагчаар инхвэрийн Маргад, урлаг уран бүтээлч хүүхдээр Бат сайхны Шин Туяа, урлаг уран бүтээлч хүүхдээр Батгоогийн Эрмэн Төгс, 2019 оны шилдэг багийн амжилтаар Тэмүүжин Цэгцбэр сургуулийн бадминтоны хамт олон эх орны түүх, соёл өвөөлөмжлөлт хүүхдээр Гамболтын утган жаргал, Хүмүүндэг энэргүй сайн үйл сурагчаар Гамболтын Сүлдэрдэн нарын инхүү Хинтээ аймгийн шилдэг хүүхдүүд боллоо. За би энэ шагналыг басна маш их баяртай. Би бүжгийн спортоор хичээлээд 1 жил болж байна. Тэгээд би нэг жил болоод энэ их медалийг авсандаа маш их баяртай байна. Манай багшиг Аад Өлгөөн гэдэг. За бүжгийн спорт бол бусдаас нөгөө нэг ялгарч өгдөгөөрөө арай онцлогтой байдаг. Намайг Бэрмонд өсгдөг. Бүжиг яаж анх сурсан? Хэн багш заасан? Манай багшиг Аад Өлгөөн гэдэг. Би анх бүжигэнд явах сонирхолтой байсан. Манай агш маань явал гэсээр агаад явсан. Тэгээд дуртай удаад ирсэн. Дуртайсандаа баярлаад би бүжинд явж эхэлсэн. Тэгээд явсаар байгаа 1 жил болсон. Тэгээд сая Орос явхад нэг амжилт үзүүлж 5 дугаар анд орсон. Багштаа баярлаа. Миний хувьд бол самбаа гоё. Самбаа. Чиний хувьд ямар бүжиг гоё? Миний хромба. Ээжээ аваа намайг энэ бүжгийн дугуйд явууч гэсэн баярлаа. Эртэц хайртай шүү ээж. За, миний дүү. Ээж аваа та хоёртай хайртай шүү. Ангийн багш болон бүжгийн багш ангийнхан найзуудаа хайртай шүү гэж хэлье. UCMAS 24 дахь удаагийн тэмцээнээс ийм цомыг авсан. Нөгөө Түргэн бодлтын ой тогтолтын дэлхийн аваргын нөгөө сампингийн гээд тэмцээн. Тэгээ би тэр төвшингээр элементар бигээр орсон. Тэгээд энэ хаштун дээр ингээд цэвэл авах шиг багш үдээ. За, Хинтээ аймгийнхаа шилдэг хүүхэд боллоо штэ. Хүмүүстэй хандаж, аав ээжтэй хандаж юу гэж хэллээ. Аав ээж багш найзуудаа маш их баярлалаа. Хүн тэгээ ерөнхий ингээд багцлж байгаа маань нийт 800 хүнд сургалт сурчлаа. Бас дээрээс нь тусламж гэх мэтчлэгээр 855 хүнд туссан байсан. Тэгээд нийтээ мөнгөнд үнээр шижүүлэх юм бол нийт 7 сая 346 мянган төгрөг буюу сүүл бид хүн шидэл сантайн зохион байгуулж дэлхийн зүм маань 311 бэлгээр бид нартай тусаж бид нар хамтарч тэгээд нийт 456 хүүхэд туссан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бид бүхний ажил энэ жилийн ажил маань ингэж дүгнэгдсэн байгаа. Өдөөсөө тэрхүү хүн тусалчаад бид бүхэн ер нь бол нүднээс л хүнийг таньж олно. Нүднээс нь үнэхээр баярлсан сэтгэл нь харагддаг. Бас дээрс нь баярлаа гэдэг чин сэтгэлээрээ гэсэн тэрхүү үг л бид нэр оромжиж явж идэг. Тэгээ эцэст нь ер нь өөрөө ер нь хэлэхэд энэ бол энэ шагнал бол миний шагнал биш. Зөөр Гамбатын Сүлдэрдний гэсэн тодтолтой л болохоос биш. Хинтээ аймгийн Өсвөрийн улаан загалмай Тэмүүл бүлгэмийн шагнал нийцдэг. Тийм болохоор би бас Өсвөрийн улаан загалмай Тэмүүл бүлгэмийнхээ хүүхдүүдээрээ бахархаж явдаг. Үүнийгээ ташранд хэлчихэ. Тэгээ аав ээжтэй баярлаа. Эх орныхоо соёлын өв уламжлалаас суралцсан түүнийгээ түгээн дэлгэрүүлэх өвлөн үлдээх үйлсэд санаачлаг гарган үеийнхээ нөхдөө үлгэрлэн манлайлан оролцож багтам сайхан түүхт эх орныхоо итгэл дүүрэн ирээдүйн эзэн байж амжилт бүтээл алдар гавьяаны дөтлөг харгуйд үеийн олон нөхдөө хошуучлан манлайл үлгэрлэж тус чүнлэг энэрэнгүй манлайлагч иргэн болон төлөвшөрлөх үйлсэд өөрийн оюун ухаан эрдэм чадал хөдөлмөр бүтээлээрээ үеийнхээ манлайлан үлгэрлэж байгаа аймаг бүс улсын олимпиадад дэлхийн хэмжээний уралдаануудад өндөр амжилт гаргасан хүүхдүүд энэхүү авиас чадвараа үнэлүүллээ. Хэрлэн сумынхаа соёлын үрийг тарж аваа Хэрлэн сумын соёлын төвийн хамт олон 6 хүний бүтэц оролцоотойгоор тогтмол үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр шинэ жилийн баярын үйл ажиллагааг 6 ажилтны 13 хүүхдийн дунд шинэ жилийн баярыг нь хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Өвлийн өвгний дэлхийг болон өөрсдийн урлагийн номерыг хүүхдүүдэд танилцууллаа. Энэ сарх мэдээллийг одоо бүлээн авч үзээрэй. Хэрлэн сумынхаа урлаг соёлын бүхэл үйл ажиллагааг зохион байгуулж соёлын үрийг түмэн түгээсээр ирсэн тус байгууллага нь өөрсдөө ч баярлах завгүй ажилтг онцлогтой байгууллага юм а. Өнөөдрийн байдлаар 6 хүний байнгын орон тоогоор үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2019 онд Уртын дуучдын улсын уралдаан, аймгийн хэмжээний бүжгийн уралдаан болон сум багийн шин чанартай уралдаануудыг тасралтгүй зохион байгуулжээ. За ингээд юуны өмнө Хинтээ аймгийн өндөр хаан телевизээр үзэж байгаа үзэгч та бүхэндээ шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай Хинтээ аймгийн Хэрлэн сумын соёлын төв өнгөрсөн онд Монголд анх удаа
19 аймгийн зам 180 гаруй ардын авиаснууд оролцсон уртын дууны уралдааныг анх удаа зохион байгууллаа. Энэхүү уралдааныг Хинтээ аймгийн Баян хөтөг сумын харьяат Монгол улсын одоо авиач жүжигчин дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний нээлтийг эхлүүлж байсан хонгоржуулга авиатын нэрмэлт болгож одоо зохион байгууллаа. За мөн одоо аймгийн уралдааныг Хинтээ аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Заяатын ганц багцны нэрмжит бүжгийн уралдааныг зохион байгууллаа. За мөн одоо 8 багийнхаа донд 2 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаагаар Хинтээ аймгийн Эрдэнэ сумын засан даргын ивент тэтгэлэгд ор энэ одоо багуудын урлагийн наадмыг хүмүүс амжилттай сайн зохион байгууллаа. За манай соёлын төвүүд бол өөрөө их жижигхэн байгууллага шүү дээ. 5 хоронтоо тавиадаг. Тэгээд 5 хоронтоонд маань одоо ажиллаж байгаа бүх хүмүүсийн маань хүүхдүүд нэг юм 13 хүүхд байт юм байна. Тэгээд тэрийг өнөөдөр анхудаа ингэж одоо шинжлэлийн баярыг тэмдэглэж өнгөрүүлж байгаадаа их баяртай байна. Манай багш нарын манай санаачлага, манай номын санчи, манай үйлчлэгийн ажилтны санаачлагаар одоо ингэж өнөөдөр энэ хүү сайхан баярыг зохион байгуулж байна. Ирэх хонд бол бид нар олон зүйлийг төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө маань бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ард түмний нэрт зөрөөлч магтаалч хорлын даваа самбуу гэж энэ Хинтээ аймгийн ардын төвийн агентын жуулгын том борон бүтээж байсан. Тэргүүн бол одоо миний багш. Тэгээ багшийнхаа нэрмжит морь бүх цолоочдын улсын уралдааныг Хинтээ аймагтаа хийхээр ингээд төлөвлөөд одоо бид бүхэн одоо энэ шинэ оныхоо төлөвлөгөөнд оруулаад ингээд ажиллаж байна. Тус хамт олноос энэ жил Монгол улсын соёлын тэргүүний ажилтныг төрсөн бөгөөд тэд боловсон хүчиндээ анхаарч олон жил туршлагатай ажилласан баг хамт олноороо энийг дэлжээ. 2020 онд тус хамт олон ерөөл магтаалчдын уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Харин өнөөдрийн тухайд нийт 6 ажилчдын 13 бяцхан үрсээ анхудаа хүлээн авч баярлуулан гарын бэлэг гартууллаа. Түүний өмнө энэ одоо онцлогчийн өдрийн мэндийг нийт хэмтээчүүдэд шинэ оны мэндийг хүргье. Би соёлын байгууллагт бол 16 жил ажиллаж байна. Хамгийн анх бол энэ Хэрлэн сумын соёлын төвөөс гараагаа эхэлсэн. Тэгээд 2005 оноос эхлэн Баяадрах сумын соёлын төвд дуу хөгжим багш номын санч гэсэн ажлыг хийж байгаад эргэж энэ Хэрлэн сумын соёлын төвд дуу хөгжим багшаар ороод одоо бол номын санчаар ажиллаж байна. Дуу хөгжим багшаар бол 10 жил, номын санчаар бол 5 жил, 5 дахь жилдээ явж байна. Соёлын байгууллага бол сайхан байгууллага. Энэ соёлынхоо байгууллагаар бол би энэ мэргэжлэр бол бахархаж явдаг. Тэгээ ингээд энэ шинэ оны босгон дээр бас миний амжилт хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгийг хүртлээ. Тэгээд нийт одоо энэ одоо боловсрол соёлын газар, Хэрлэн сумын иргэдийн хурал, Цэгцэргийн том газар, Хэрлэн сумын соёлын төвийнхээ хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Үйлчлэгчээр ажилладаг. Би 2 дугаар сургуулийн хаан цогцлбор сургуулийн 2 дугаар сургуулийн 4 ангийн сурагч Алтанхаа гişэнг 10 настай. Ээж нөгөө төр ажил нь хийхээр үйлчлэгч ажил хийдэг те. Ээжтэй хандаж юу гэж хэлэх вэ? Хамт олонд нь хандаж юу гэж хэлэх вэ? Ажлын өндөр амжилт хүсье. Мэдээллийн үйлсний 2019 оны мэдээлэл төлбөр эндрээд өндөрлөж байна. 2020 онд шинэ мэдээлэлээр эргэн улс татвар баяртай 2020 он АТВ-дээр дүүрэн байхын үзэгтэй өрөөлийг нийт үзэгч та бүхэнд хүсэн өрөө анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хинтээ аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Модор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37